Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хадгалан зээлийн хоршооны нэгтлэн бодох бүртгэлийн 9. Хадгалан зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах нөхцөл шаардлагын 2.1.7. Хадгалан зээлийн хоршооны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн 6.2 тус заасны дагуу хадгалан зээлийн хоршоод улирал бүрийн дараа сарын 10-ны өдрийн дотор улирлын санхүүгийн тайланг хороонд ирүүлдэг. Санхүүгийн зохицол гараанаас хадгалан зээлийн хоршоодод зориулан улирлын санхүүгийн тайлан илгээхтэй холбоотой түгээмэл гардаг алдаанууд болон мастер файлыг илгээх зааварчилгааг цувралаар бэлтгэн үргэлж байна. Энэ удаа та бүхэнд мастер файлын нэгдмэл сонирхолтой этгээдэд олгосон зээлтэй адилхан тооцох бусад хөрөнгийн тайланг хэрхэн шийдвэрлэх зааварчилгааг өгөх юм. Энэхүү судалгаагаар нэгдмэл сонирхолтой этгээдэд олгосон зээлийн дүн, барьцаа өрөнгийн төрөл болон зээлийн ангиллын мэдээлэл холбогдох бусад үзүүлэлтүүдийг гаргаж, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа эсхийг тодорхойлоход ач холбогдол бүхий судалгааны тайлан юм. За тус нэгдмэл сонирхолтой этгээдэд олгосон зээлтэй адилхан тооцох бусад хөрөнгийн тайлангийн хүүснэгт нь мастер файлын insider шийтэнд байрлаж байгаа. Тэгэхээр судалгаанд нэгдмэл сонирхолтой этгээдийн буюу зээлдэгчээр зээлтэй адилхан тооцох бусад хөрөнгийн эхний үлдэгдэл, зориулалт, олгосон огноо, төлөвлөдөх хугацаа сонгосон төлөвлөдөх огноо, барьцаа хөрөнгийн төрөл, барьцаа хөрөнгийн үнэлгээ, зээлтэй адилхан тооцох бусад хөрөнгийн эцсийн үлдэгдэл, хөрөнгийн ангилал, өөрийн хөрөнгөд эзлэх хувь гэсэн ийм бүрэлдэхүүнтэй байгаа. За тэгэхээр тус судалгааг шивэхэд юуг анхаарах вэ? Хадгалан зээлийн хоршооны тухай хуулийн 3.1-4-т нэгдмэл сонирхолтой этгээд гэж хадгалан зээлийн хоршооны гишүүн, тэргүүлэгчдийн зөвлөл, хяналтын зөвлөл болон зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтнтай эд хөрөнгө садан төрлийн зэрэг хувийн ашиг сонирхлын холбоо бүх этгээдийг хэлнэ гэж заасан бөгөөд тухайн зээлдэгч хоршооны гишүүн, тэргүүлэгчдийн зөвлөл, хяналтын зөвлөл болон зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтнтай эд хөрөнгө садан төрлийн зэрэг хувийн ашиг сонирхлын холбоотой тохиолдолд энэ тайлан шивэгдэнэ. За мөн 45 зээлдэгчид олгосон зээлтэй адилхан тооцох бусад хөрөнгийн тайланд бичигдсэн болвол бичигдсэн хэдиж тухайн зээлдэгч маань нэгдмэл сонирхолтой этгээд мөн бол энэхүү тайланд давхар шивэгдэх ёстой юм аа. За энэ тайлан шивэхэд түгээмэл гардаг алдаа гэвэл 45 зээлдэгчийн тайланд шивэгдсэн тул шивэхгүй орхих, нэгдмэл сонирхолтой этгээдийг тодорхойлж тайланд шивдэггүй зэрэг юм алдаа гардаг байгаа. За тайлан сөрөг дотоод дүн шивэхгүй copy paste хийхдээ values буюу томьёо форматаар оруулах бөгөөд тав утгын наривчлал 100-ийн орноор шивэгдэнэ. За хэрхэн та бүхэн copy paste хийхдээ values буюу томьёо форматаар хуулан оруулах вэ гэдгийг харуулъя. За тэгэхээр тухайн зээлдэгчийн зэлүүлэлтийг copy хийж байгаа зүйл дээр очиод нүдэн дээр очиод маус хоёроо дарлаа copy хийлээ. Ингээд тухайн copy хийсэн мэдээлэлээ оруулах байгаагаа нүдэн дээр очиод маус хоёроо дараад paste special-ыг сонгон values утгыг сонгон оруулах боломжтой. Мөн маус хоёроо дараад 1 2 3 буюу values гэсэн утгыг сонгон томьёо буюу зөвхөн тоон мэдээллийг хуулан оруулах боломжтой байгаа. Энэхүү судалгааны маань зориулалт, барьцаа хөрөнгийн төрөл, хөрөнгийн ангилал гэсэн энэ 3 баг нь маань бол сонголттой утгуудтай байгаа. Тэгэхээр та бүхэн тухайн нүдний маань баруун булан дах гурвалжин дарснаар сонголттой утгууд нь гарч ирнэ. Ингээд холбогдох сонголттой утгыг сонгон оруулах боломжтой юм аа. За үүний дараа хэрхэн шивэх талаар зааварчилгааг урьдчилан бэлдсэн тайлан дээрээс харуулъя. За тэгэхээр зээлдэгчийн мэдээллийг зээлдэгчийн нэр хэсэгт бол тухайн зээлдэгчийн нэрийг шивнэ. За зээлдэгч туяа гэдэг иргэн байвал туяа гэж шивлээ. За тухайн зээлдэгчийн маань бол эхний үлдэгдэл дүнг бол анх авсан зээлийн дүнг шивж оруулна. За зээлийн зориулалтыг бол тухайн зээлдэгчийн авсан зээлийг эдийн засгийн ангиллын дагуу сонгоо оруулна. За ингэхдээ сангийн сайд үндэсний статистикийн хорооны даргын хамтарсан 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 319 А160 дугаар тушаалаар эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллын тодорхойлтыг баталсан. За тус ангиллаас ямар төрлийн зориулалтаар авч буй зүйлийг тухайн ангиллалд хамааруулж оруулах вэ гэдгийг наривчлан харах боломжтой. За тус ангиллын танилцуулгын линкийг бол энэ мэдлэгний доор оруулсан байгаа тул та бүхэн орж илүү дэлгэрэнгүй наривчлан харах боломжтой байгаа. За ингээд иргэн туяа бол 100 сая төгрөгийн зээлийг уул уурхайн олборлолт чиглэлээр авсан гэж үзвэл уул уурхайн олборлолт гэдэг сонголтыг хийх нэ. За үүний дараа бол олгосон огноо болон төлөгдөх хугацаа сонгосон төлөгдөх огноог бол хэрхэн шивэх вэ гэхээр тухайн зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээнд зарцсан анх зээл авсан огноог
шивэх бөгөөд төлөгдөх хугацаан дээр зээл төлөгдөж тусгаар тохирсон одоо огног шивж оруулна. За хэрвээ зээлийн хугацаа сунгах хүсэл тавьж шийдвэрлэгдсэн тохиолдолд хугацаа сунгагдсан төлөгдөх огноо хэсэгт тухайн огноог шивж оруулнаа. За эдгээр огноог шивж оруулахдаа бол форматын дагуу буюу одоо жил, сар, өдөр гэсэн ийм огноогоор байршуулах байгаа. За ингээд хадгалан зээлийн оршууд маань бол энэ зээлийн огноонуудыг шивэхгүйгээр одоо илгээх эсвэл одоо огноог форматын дагуу шивэхгүй байх одоо ийм алдаануудыг гаргадаг байгаад бол та бүхэн энэ дэр маш сайн анхаарах шаардлагатай. За үүнээс харахад бол иргэн туяа маань 2019 оны 11 сарын 30-ны өдөр 2 жилийн хугацаатай буюу одоо 2021 оны 11 сарын 30-ны өдөр төлөвлөлтөөр тусгаараар уул уурхайн олборлолтын зориулалтаар 100 сая төгрөгийн зээл авсан байна. За гэсэн хэдий ч зээлийн үлдэгдэл бол 65 зээлийн үлдэгдлээ төрж дуусаагүй учраас хугацаагаа сунгах хүсэлтийг гаргасан байна гэсэн үг. За үүний дараа бол барьцаа өрнгийн төрлийг сонгож оруулна. За барьцаа өрнгийн төрлийг бол сонгож оруулахдаа гараа сутга сонгох бөгөөд зээлдэгчийн барьцаа өрөнгөд холбогдох сонголтыг хийн. За ингээд тухайн иргэн маань бол бусад өрөнгийг барьцаалан зээл авсан байна. Тийм учраас ингээд сонголтыг хийнэ гэсэн үг. За тэгээд барьцаа өрөнгийн үнэлгээ хэсэгт бол зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрийн заасан дүнгээр гараас шивж оруулна. Тэгэхээр тухайн одоо иргэн туяа маань 300 сая төгрөгийн барьцаа өрөнгийг одоо үнэлгээ бүхий ийм хөрөнгийг одоо үйл хөдлөх хөрөнгийг барьцаалан одоо зээл авсан байна гэсэн үг юм аа. За ингээд энэ судалгааг бөглөхдөө бол хадгалан зээлийн оршуудаас барьцаа өрөнгийн төрлийг сонгоогүй байх эсвэл хөрөнгийн одоо үнэлгээний дүнг шивэхгүй илгээх одоо ийм алдаанууд гаргадаг. Тиймээс та бүхэн одоо мэдээллийг үнэн зөв бүрэн бүтэн шивж илгээхэд анхаарах шаардлагатай. За зээлтэй адилхан тооцох бусад хөрөнгийн эцсийн үлдэгдэл хэсэгт бол тайлан тулирлын байдлаар тухайн зээлдэгчийн зээлийн эцсийн үлдэгдлийн дүнг шивж оруулна. За ингээд үүний дараа хөрөнгийн ангиллыг тухайн зээлдэгчийн зээлийн ангиллыг тухайн тайлан тулирлын байдлаар сонгон оруулах байгаа. За ингээд өөрийн хөрөнгөд эзлэх хувь хэрхэн тооцоолох вэ гэхлээр тухайн зээлдэгчийн тайлан тулирлын байдлаар зээлийн эцсийн үлдэгдлийг хадгалан зээлийн оршин урангуй тайлан тэнцлийг өөрийн хөрөнгөд харьцуулан тооцоолдог байгаа. Энэ маань бол цаанаасаа өөрөө томьёотод бол өөрөө тооцоололтод гарч ирэх байгаа. Та бүхэнд нийгмийн сонирхолтой этгээдэд олгосон зээлтэй адилхан хацуу бусад хөрөнгөний тайлан хэрхэн шийдвэрлэх тухай ойлголттой боллоо. Анхаарал хандуулсанд баярлалаа. Танд амжилт хүсье.